4,847 дахиад устгахад хүргэсэн Ньюкасл өвчин тэжээлээр халдварсан уу, ариун эсвэл агаар туслаар халдварсан уу гэдгийг тогтоохоор хаан улдургийн цагдаагийн хэлтээс ажиллаж байна. Тус компани өвчин гарахаас өмнө хоёр төрлийн тэжээлийг шуудаа өгч байсан. За эхнийх нь бүгд найрамд Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө цэцхорны Хөх хотын Жинда компаниас импортлсон тэжээл бол дараагийнх нь их жигүүр компани захиалгаар шижир гол оруулж ирсэн тэжээлүүд юм байна. Уг компани одоо худалдаж авсан тэжээлүүд байгаа тийм ээ 2-3 компаниас худалдаж авсан тэжээлүүд байгаа. Тэдгээр нь одоо Монгол улсын хилээр замын үеийн бомбтод одоо мэрэгжлийн хяналтын газраас гаргасан бас дүгнэлттэйгээ байгаа. Тэр бол тэгээд одоо холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлээ шалгаж байгаа боловч тухайн одоо өндөлгч дахиа өгсөн өндөлгч дахианууд юунаас болж өгсөн шалтгааныг тогтоох зорилгоор нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар, мал эмнэлгийн улсын газарт одоо шинжилгээнд явуулсан байгаа. Энэ шинжилгээний хариу гарснаар цагдаагийн байгууллага одоо тэжээл болон тийм ээ тухайн одоо агаар усны одоо учир шалтгааныг тогтоож одоо хариуцлага тооцохоор Монгол Улсын эрүүгийн хуулийн 199-р зүйлдэх одоо зүйл залтын бүрэлдэхүүн байгаа эсийг бол шалгаж тогтооно. Няшил компанид 58 сая төгрөгийн нөхөн олгор олгох тооцоог ажлын хэсэг гаргасан. Харин засгийн газраас өвчин гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож нөхөн олгорыг бүтнээр нь олгох шийдвэрийг гаргасан юм а. Харин Харьяа дүүргийн засаг даргын тамгын газраас мөнгийг компанид бүтэн олгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ер нь бол байдлаас нь харахад бол яг өнөөдрийн байдлаар тэрнээс энээс тэжээлээс юм уу тодорхой эзний хариуцлагаас юм уу гэсэн ийм байдал бол тодорхой юм байхгүй байна. Зүгээр ер нь одоо дүүргийн зүгээс бол энийг эзэнд нь бол одоо тэр аж ахуйн нэгжийг хохирлуу болохын тулд бол энэ нөхөн олгохын зүйтэй л гэсэн байр суурьтай байгаа дүүргийн байр. Няшил компани зүгээс дахианы аж ахуйгаа дахин сэргээн үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгааг нь харин устгал ариутгал халдваргүй жилэлт хийсэн талбайд 6 сарын дараа дахин үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Тиймээс тус компани эх оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа сэргэх боломжтой болж байна гэсэн үг юм а. Мэдээг дэлгэр цэцэг Ласарнаар бэлтгэн өргөлээ.